сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ Comai-ийн AI agent-ийн тохиргоог хийж сурцгаая. За тохиргооны хуудас маань харагдаж байна. Энэ хуудсанд хэдүүлээ бүхэл тохиргоогоо явуулчихна. За эхлээ мэдлэгийн сан гэдэг маань AI agent-ийн маань сурах бичиг гэсэн үг. За энд та бараа бүтээгдэхүүн үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг оруулаад өгөхөд болно. Ингэснээрээ AI маань таны өгсөн мэдээлэлд үндэслээд хэрэглэгчтэй өөр харьцаа явуулна гэсэн үг. Та харин мэдээлэл оруулахдаа категорчлоод өгвөл илүү зэгцтэй болно. 8 хүртэлх категори нэмж болно. Хэдүүлээ бидний тухай гэсэн категори нэмье. За мөн категоритоо бараа бүтээгдэхүүнийхээ талаар мэдээллийг оруулаад авч. За 702 токен эзэлж чинь тийм ээ, саяны оруулсан бараа бүтээгдэхүүний мэдээлэл маань. За манай хамгийн багадаа 500-аас 10,000 хүртэлх авах боломжтой. Энэ нь 50,000 тэмдэгттэй тэнцдэг. За ойролцоогоор 20 орчим хуудас бүтээгдэхүүний талаарх мэдээлэл багтана. Оруулсан мэдээлэлд үндэслээд AI маань хэрхэн ажиллаж байгааг туршаад үзэх боломжтой. За шалгасныхаа дараа нэмж хасах зүйлээвэл хасаад оруулчих бас болно. За текстээс гадна зурган мэдлэгийн санг мөн үсгэж болно. За үүнд та 100 хүртэлх зургийг нэмж оруулах боломжтой. За caption буюу зургийн тайлбар хэсгийг оруулахдаа маш дэлгэрэнгүй оруулаад өгөх хэрэгтэй. Тодорхой байх хэрэгтэй. Ингэснээр AI таны бичсэн тайлбарыг уншаад за яг ямар зураг юм бэ гэдгийг нь ойлгоход хэрэглэгчийн асуултанд тохирох зургуудыг чат дотор слайд болгоод үзүүлждэг. AI зан төлөвийн заавар буюу additional prompt. За энэ хэсэгт та AI-ийнхаа зан байдал болон борлуулалт хийх тактик мөн хязгаарлалтыг хүртэл нарийн заагаад оруулаад өгчих боломжтой. Жишээлбэл зөвхөн монгол хэлээр хариулаарай ч гэдэг юм уу. Хэрэглэгчийг худалдаа авалт руу хөтлөөрэй ч гэдэг юм. За үүнээс гадна бас нэг маш чухал хэсэг байгаа. Тэр нь зөвхөн таны оруулсан мэдээлэлээр хязгаарлах уу эсвэл AI-ийн өөрийнх нь сурсан суур мэдлэгийг давхар ашиглах уу гэдгийг энд бас нарийн хөрж өгөх боломжтой. Энэ маш том давуу тал болдог. Persona хэсэг. За энэ хэсэгт та AI-та нэр өгч дүр бүтээж болно. Жинхэнэ нэрээ ашигласан болно. Эсвэл дуртай нэрээ өгөөд хадгалсан ч бас бол. Дээрх бүтээ хийсний дараа лайв болгох тавч дээр дараад AI ажиллуулад эхэлчихнэ гэсэн үг. За та төр завсарлах үедээ стоп дараад бас боловчж болно. За ингээ бидний програм маань ингээ болж байна. Таны бизнест амжилт хүсье.